Усама амигос амьдрал ингэ сайн гэж надий орд бичлэг хийж чадаагүй уучлаарай. Яад бол угаасаа энэ манай энэ Улаанбаатарчууд болон ингээ гадаадаа монголчууд маань ингээ амьдрал жоохон савуулдаг шиг үлээ ялангуяа мэлхий орд тий. Тэгээ амарлаас ингээ нэг өглөөс холоод оройл ингээ тааратад уншаад яа шинээс гэрээсээ онлайнаар таарат маар уншаад юу болоод байгаа тий. Би бүр сүлдээ барыг цагнаа чи ингээ нэг төөрөг шиг дэмдэнч төөрөг шиг тэгэл яа нэг өдөрт 5-10 бол ямар ч лээсэн ингээ нөө сервис өгсөн ёо. Тэгээ сүүлдээ бүр ядарч өгдөг юм билээ шпихлоо. Anyways. Тэгээд энэ удаагийн бичлэг болохоор миний нэг толгоогоо унтраагаад ингээ нөө орд олгоны муулдаг тийм ингээ нөө бичлэг биш шүү. Одоо яг толгоогоос цаг. Аха. Таад намайг ингээ нөө зарим нэг мэдгүй байх ингээ нөө би бол spirituality ингээ нөө ярьдаг. Especially ancient Kabbalah гэдэг нөө wisdom-ыг хүмүүс ингээ нөө түгээдгээ. Тэгээд энэний талаар ингээд нэг ярихад яг одоо сая өнгөрсөн Gemini season дээр бидний яг юу хүсэхгүй байгааг хүн болгоно ингээд харуулж өгч байгаа болоо гэж би дүгнсэн байхгүй юу. Яагаад вэ гэвэл ч тийм бод гарыг буцаагүй те. Тэгэхэд мангар олон хүмүүс салж байгаа байхгүй юу. Мангар олон хүмүүсийн situationship-ийг бяхлаа болоод нэгдээ золж болдог ч юм уу. Яг нөхцөлөл нь бүр ингээд fucked up болдог ч юм уу те. Тийм хүмүүс ингээд болсон юм а. Тиймээс ингээд нэг эний яг яагаад гэдгийг би ингээд нэгт ингээд тайлбарлахаар шийдсэн. Хоёр дахь хэдүүлээ жоох ингээд нэг manifestation гэдэг ч юм уу эсвэл spirituality гэдэг зүйлийг жоох ингээд нэг шеэрлээд ойлгочихъя. За тэгээ энэний даваа дахиад ингээд контентууд эхлэн. Нэг асуудал. Яагаад? Яагаад бид нэр ингээд нэг хайртай татны хүмүүсээс их салваа. Яагаад бид нар ингээд нэг мангарах ингээд ажилласаа гараад халагддаг ч юм уу, мөнгө дүүргээ алдаг ч юм уу юмнууд ингээд сайн болчихоо. Тэрний шалтгааныг би ингээд нэг ярихад болохоор universe ихний дүрм vibration. Хоёрдугаар дүрм нь attraction okay. Тиймээс ингээд нэг vibration хийдүүл ингээд юу гэж ойлгох вэ гэжтэй. Би яаж мэдэрч чинь би яаж бодож чинь тэрний ингээд dominant буюу дийлэх ингээд давтамжсан ингээд бодол нь миний ингээд нэг vibration болдог. Тэр vibration даа би эргэн тойрны хүмүүсээ тэгж олдгоо одоо татдаг гэх юм уу. За тэгээд одоо хэдүүл ингээд нэг ярьчих. Хүн болгоо өөрсдийн гэсэн soulтай байдаг те. Яг тэр soul-ыг одоо юу гэх чи God гэнэ, universe гэнэ, spirit гэнэ чи өөрөө нэрлэх заа. Тэр soul бидний өмнөөс ингээд бидний default-оор ажилладаг. Бидний ингээд тэр нэг цаашаа ингээд цацж байгаа vibration байгаа штэ. Тэрийг ингээд авангуудаа окей. Тэрнийхэн дагуу ажиллаад явахгүй юу? Ами том шалтгаан таад бор яг жишээ болох байх гэж би бодсон. Яг одоос ингээд нэг жилийн өмнө би XS ингээд салж ийсэн. Тэгээд тэр саяхан болохоор би сонирхлын X-ийг таарсан штэ. Вау. Тэр ихтэй амар сонирн байсан ингээд нэг анх ингээд жимд ингээд явхад ингээд яг ямар өөрчлөлт гарч байгааг мэддэггүй шүү дээ. Тэгээ ингээд жимд явахын өмнөх зураг харангууд ямар их өөрчлөгцөө гэдэг зүйлээ ингээд харлаа л да. Тэгээд тэрний шалтгаан юу вэ гэж дээ би өдрийн тэмдэг амар хөвчдөг болохоор яг нөө салхихын өмнөх сарын өмнө бэкстэйг болцсон байгаа. Тэгээд нэг бэйб ингээ хоёул амьдралхаа ингээ сайжруулах ингээ хоёулаас тажиг онц байцгаая гээл. Тэгээ сарын дараа салцсан аахгүй юу. Тэгээ тэрний шалтгааныг ингээ саяхан би ингээ экстэй ингээ нэг таараал ингээ ерөөхдөө ми талаа дотор мангар олон бодлоод ингээ нэг push forward ингээ хийгдэж байгаа штэ. Яасан бэ гэсэн чинь яг тэр ингээ нэг салхихын ингээ амьдралаа сайжруулах гэж байгаа штэ. Тэгээ амьдралаа ингээ харж үзчих чинь нэр ингээ нэрнгээс амьдрал сайжирсан штэ. Яг цаадгаж яг ямар амьдарч байгаа мэдгүй л юм байна. Сайн л амьдарч байгаа л үү дээ. Тэгээ нэг ялч ингээд нэг юу ингээд Victory Spirit байгаа шүү дээ. Ингээд нэг матч болцсон байхгүй юу? Юу гээл зэрэг амьдралаа сайжруулаа. Тэгээ Victory Spirit Victory өмнөөс ингээд ярангуудаа. За зэнээр амьдралаа сайжруулах гэсэн мэт тэгвэл ингээд амьдралыг ингээд сайжруулах. Гэхдээ энэ хоёр хамтдаа байвал амьдралын сайжрахгүй. Тэгэхээр энэ хоёрыг салгах чийл гэсэн үг. Тэгэхээр салцал нэлээ. Тэгээ ямар ч байсан амьдрал ингээд нэг одоо бол бүр ингээд нэг хит дахин ингээд нэг сайжирсан байгаа. Тэгээд яг энүүд адилхан заяа. Бид нар ингээд яг одоо хүмүүс амирх салж гин, амирх ажилласаа ингээд халагдж гин, амирх мөнгө алдчихж байгаа шүү дээ. Тэгээ тэрний шалтгаан болохоор бид нар ингээд амьдралаа сайжруулах гэж бөөнд ингээд vibration-ыг каст гэсэн маа одоо vibration сайжруулах гэж ойлгочихъя л доо. Тийм болохоор ингээд нэг та spirit чи өмнөөс ч нэштэй тийм ингээд ажиллаж хийж байгаа байхгүй юу гэвэл зарим нэг нь одоо жишээлбэл 3 сая төгрөгийн орлоготой байдаг бол окей тэргээ 6 сая төгрөг болчихъя л доо тэр амьдралаа сайжруулах гэж бодсон л байгаа. Тэр бодол чи угаасаа ингээд чиний vibration чинь шүү дээ. Spirit одоо чиний өмнөөс ажиллана. Мань бачка ингээд нэг орлогоо 20 дахин нэмээр нэ окей. Энэ ажлаасаа тэгвэл тэрийг олж чадахгүй шүү дээ. Тэгвэл энэ ажлаас нь гарах чигээл тэгэл гинт ингээд ажил болоо шаашдаг ч юм уу тий. Ингээд зарим нэг нь одоо жишээлбэл ингээд нэг
situation shifter ингээ байгаа амар олон мэдэрч муутай ингээ нэг хэцүү ингээ хосоод ингээ байж байгаа шүү дээ. Тэд нар чи ингээ нэг юу гэх ингээ you know what би ингээ нэг насныхын чавганцыг ч юм насныхын өвгөнтэй ингээ баймар ингээ vibration ингээ өгчөнгөтэнгүүтэй спиритүүд наагаад. Оо энэ хоёр чи ингээ нэг насныхын манифест хийж байгаа юм шүү дээ. Гэтэ энэ хоёр хизээч тарахгүй энэ хоёрыг салгах чигээ салчихж байгаа байхгүй юу. Тиймээс ингээ нэг миний point нь юу гэж хэлэх гээд байгаа вэ гэвэл шүү дээ те. Embrace the loneliness, okay? Ганцаард та тийм vibration хийсэнгүүт угаасаа та хуучны ингээ нэг хүмүүс хүрээлэл найзууд ажил бүх юм чи ингээд угаасаа ингээд нэг сүр нь угаасаа байхгүй болно. Аха. Тэр тийм болохоор ингээд тэр болгоо ингээд нэг одоо хэцүү ингээд мэдрэмжүүд ингээд хүлээж авчгаа. Гоё штэ. Яад үл штэ тий спирчин та тийм өмнөөс ажлыг чи хийгээд байгаа байхгүй юу? Та тийм амьдралынхаа сайжруулах гал угаасаа ингээд нэг vibration cast хийсэн чи тэрний чинь дагуу угаасаа өмнө сан болох нь тодорхой штэ. Хэрвээ штэ тий одоо юу гэх vibration сайжруулаагүй 10 жил болцсон хүмүүс байдаг да 10 жил яг нэг юм амьдэрсэн. Бид нар ч угаасаа vibration сайжруулах гэж бодоогүй байхгүй юу? Тиймээс хоочныхаа хүмүүстэй хоочныхаа амьдралтаа зурлалаа тавьж байгаа. Та үнэхээр ингээд нэг амьдралаа сайжруулад ингээд нэг шат ахи гэж бодож ивэл хуучтай хаях шаардлага гарч ирдэг байхгүй юу? Аха тиймээс ингээд нэг юу гэх миний хэлээд байгаа нь ажлаасаа халагдах, мангарах мөнгө алдах, хайртай хүнээсээ хахацах, аха дотны найзууд whatever салалтууд ингээд гарч ирж байгаа штэ. Идрээс битгий агаарай. Яа дүүл ингээд нэг таадын ингээд нэг дараа чинь ингээд нэг шат чинь бэлэн болцсон байна л гэсэн үг байхгүй юу? Энэ бүхний ингээд нэг хүлээн зөвшөөрчих. Байгаагаар нь хүлээн зөвшөөр, бас байгаагаар нь тавьж явал. Анх яг хэцүү л байдаг л да. Окей. Надад ч гэсэн анх хэцүү л байжсэн. Би ч гэсэн ингээд нэг нэгсээс салж явахдаа песта амьдрал амар хэцүү байна. Тарих мэрхүүгээ шааж өгдөг л байлаа. Гэтэ яг тэгээ тэрийг тавиад ингээд нэг энерги цэвэрлээ ингээд сурч штэ. Тэгэл таслах хэвээр энергиудээсээ таслах маслаа тий. Тэгэл шинэ ингээд хүлээгээд аваад сурчингууд угаасаа ингээд нэг амьдрал амар гайг болчихдог байхгүй юу? Мөнгөний тал дээр ингээд нэг шипи өгөхөд штэ тий. Мөнгийг яаж олохыг мэддэг хүн яагаад үрхээсэй тий. Тиймээс ингээд нэг юу гэх чиний lack mentality буюу тавьж чадахгүйгаа зүлчнэ штэ тий ингээд нэг юу гэх яана мөнгө болчвол яана гэдэг айц чи өөрөө чиний ингээд нэг lack болонгуудаа дандаа л мөнгөний асуудал байна штэ. Сайн. Мөн хэдэл ингээд нэг гэх шинээр яаж хүнтэй ингээд нэг харилцаа тогтоохыг мэдгүй. Мэдрэл мото хоосны харилцаатаа зурлаа суугаад байдаг байхгүй юу? Тиймээс ингээд нэг юу гэх юмыг тавьж сурах бидний хамгийн том ажил. Юмыг тавьж сурлаа, баяртай болголоо. Тэгээ шинэ юмыг хүлээж авах тэр нэг зориг гэж үүдэн штэ. Хамгийн чухал ингээд чадвар ингээд нэг яг одоогийн төвшөнд ингээд болж байгаа юм байна. Тиймээс ингээд би шинээр юу хэлэхээр шийдсэн бэ гэвэл одоогийн байдлаар би манай ажлаар ашгүй гоё ингээд нэг айгуу сайн ингээд нэг ажиллаг бариста нартай би болчлоо. Тиймээс ингээд би ингээд нэг цаг завтай болсон. Одооноос ахуулаад би таараатай орчимтэй уншиж эхлэе. Тэгээд дараа нь ингээд нэг сардаа нэг удаа ч юм 2-7 хоногт нэг удаа энержи яг ямах уу байгаа бид нар ингээд юуг ойлгох хэвтэй гэдэг ингээд нэг талаар ярихаар ингээд шийдсэн. Боосоо бас жоохон саркастик өдөөтэй гинэ. Тэрийг мартахгүй. Ямар ч лээсэ stay cool, be cold. Тэгээд чадвал би нэг гоё хөлмөл авах гал байна л да ингээд нэг дээш яадаг тэг би нэг гоё хүмүүс шиг ингээд нэг юм онлайнаар ингээд карт уршдаг болох гол байл та. Гэтэ би хизээш нэг юм юу гэх нэгдүгээр бүлгийн сонгороо хоёрдугаар бүлэг яа тэгэхгүй би зүгээр шууд ерхий зодиакаар ерхий аурагаар шууд ингээд юу гэх карт уншаад ингээд энержи шифтийг нь ер нь гаргаж өгдөг болчихъя л гэж бодож байна. Бай.